Окей. Өнгөрсөн хичээл дээр би draw grade гэдэг function бичсэн. Гэтэ нэг бичих хүмүүс орж ирээд яра миний тарих brain lag. Энэ бол half with half height гэдэг нь бол зүг байсан. Миний brain lag бас орж ирээд. Одоо энэ маань бол одоо энэ маань шууд аргументээр half with half height гэж байгаа. Би болохоор бүтэн with height өндөр одоо уртаа бүгднээр нь аваад нэг хоёр тувааж ирсэн. Их ямар шаардлагагүй аргументээс угаасаа хоёрыг яваад. Ягаад гэвэл энэ source code энэ код дотроо бид нэр food height-а хийж ашиглаагүй байгаа. Манай бол яг тэр ажиллана. Яг тав. Окей. Онгоцон маань ихтэй гिच. Онгоцон маань жоохон асуудалтай болсон байна. Онгоцон маань адилхан бас ягаад гэвэл бид нэр shift-эн дээр ямар ч өнгөний дизайны имийг бол энэ бичээгүй. Тэгээд тэр маань хамгийн сүүлд stroke color grid гэдэг function маань stroke color-ыг маань change stroke style. Тэрнээ stroke style. Stroke гэдэг нь болохоор зураснуудын одоо өнгөийг бол хэлж байгаа stroke style гэж. Бид нэр сүүлд нь stroke гэдэг методыг дуудаад зураснуудаа зурж байгаа гэхэд бид нэр энэ одоо хаанаас хаана шулуунуудаа зурх вэ гэдэг юунд авчид датагаа авчид бид нэр ганцхан удаа зурх методыг бол дуудаж байгаа. Энэ маань бол бас урдыг бол баг зэрэг нэмэн. Тэр эднэрийг гэх юм бол энэ маань бол зурх гэдэг нь маань айгүй удаан процесс. Тэр бид нэр энийг дахин зурх багшингаа дуудлыг хүсэх байгаа. Яа одоо тэгээд grid метод маань бас өнөөдөр ихтэй би хэд хэдэн зүйлийг бас жоохон апдейт хийх бах. Гэтээ өнөөдрийн миний хамгийн гол заах зүйл маань болохоор rotation гэдэг зүйл байгаа. GPU одоо бид нэр бол хөдөлгөхийг хүсэж байгаа юм гэж. Энэ хамгийн эхлээд shift object-ын дээр бид нэр зүйлийг default-оор орнод энэ дата болно. Orientation default-оор зero. Ран бид нэр default-ийн дээр би бас энэ shift-ын дээр color гэдэг default-тай өмнөх нь өнгөийг бас өмнөх нь бодгоор өгмөр. Default-аар бол тэгээд дараа бид нэр бол энэ болов юусгий бол тэгээд бид нэр хамгийн сүүлдийн context rock гэдэг одоо методыг дууд шүлгөө зурж байгаа. Тэрнийхээ өмнө text rock color stroke style sheet маань бод зурагдсан. Тэгээд draw access гэдэг одоо методтэй зураад харъя. Access маань одоо яг энэ болдол зурагдж байгаа. Өнөөдөр миний хамгийн гол зүйл нь болохоор shift маань keyboard-ын дээр би дэше дарангуудын shift маань дэше зүүн тишээ дарангууд зүүн баруун тишээ дарангууд баруун тишээ гэж байгаа. Доошо дарангууд доошо. Тэгээд бид нэр баруун зүүн тишээ дараа shift бүх хийж байгаа. Тэгэхэд бол тэгээд shift маань тэгээд энэ одоо баруун тишээ дарахад бол shift маань бол баруун тишээ ингэж иргэн. Тэгээд одоо баруун тишээ хараад ийм байдалтай болсон байлаа гэж бодоход бид нэр keyboard-ийнхоо дэше төвчрөө дарангууд онгоцсон болохоор харж байгаа зүг рүүгээ явна араас нь гал гарах юм аа. Түүнийг яаж хийх вэ гэхээр өнөөдөр бол бид нэр үүдэ зүйлийг яа rotation гэдэг методыг үзнэ. And documentation арах юм бол method яра additional add rotation to transformation matrix гэдэг одоо энэ background art-тай бол
Энэ контекст transformation matrix гэж байгаа. Бид нэр бол transformation matrix-аа тэгвэл голтны энд бол ирсэн. Энд хийж байгаа. Тэгээд энд болохоор одоо хоёр axis байгаа. X, Y гэдэг X нь болохоор энэ. Тэгэхээр бишигээ болохоор нэг Y. Shift-ийнхаа бид нэр бол одоо уртаа shift draw гэдэг метод арах юм бол draw гэдэг метод арах юм бол бид нэр болохоор энэ базартай өдгийнхөө одоо зураасуудаа line to методд орж одоо зургатаа бид нэр бол координат одоо бүгд тийшээ харснаар бол бодож зурсан байгаа. X нь үгэлж юм байна гэж. Энэ маань болохоор бидний одоо энэ calculation тооллын бүх зүйлийг бол хамаагүй хэлбэр болгож өгнө. Тэгээд бидний өгсөж байгаа зүйл маань юу гэхээр бүлэг маань бол хаашаач харсан бай. Яг координатын яг үргэлж одоо тийшээ нэмэх зүгт одоо нэмэх y гэсэн координатад бүлэг маань бол үргэлж харсан бай. Тэгээд урагшаад авах гэж y axis-аараа тийшээ бүлэг маань явна гэсэн үг. Тэгэхээр би өнөөдөр энэ rotate гэдэг функц гэж хэлээд энийг бас тайлбарлах нэг юм зүйл ярих ах энэ бол өнөөдөр одоо гол хичээл. Бид нэр translate гэдэг методыг үзсэн. Context нэр translate гэдэг нь координатыг чөлөөж байгаа. Scalar гэдэг нь болохоор координатыг томруулж өгөх сонгох зүйл. Энэ нэг нь болохоор бид нэр y-ыг эсрэгээр нь болгоод хасах нэг гэдэг scale хийсэн. Гурав дахь одоо transformation matrix одоо энэ гурван метод ерөнхийдөө бол 2D context одоо 2D canvas дотор бол ийм гурван төрлийн transformation одоо метод байгаа. Энэ нь also background нь байгаа transformation matrix-ийн хүчлэн гэсэн үг. Rotate зөвчлийн 1.5 болоо харъя. Гэхдээ rotate хийснийхаа дараа нэг юм би үзэл маань extrude гэдэг save тэгээд дуусныхаа дараа restart. Энэ save гэдэг методыг өмнөх хичээл дээр хальт дурдаад өнгөрсөн байгаа. Одоо ч харъя. Одоо харах юм бол бидний axis хобын хэрэгцсэн. Гэтэ нэг хөдөлгөөн зурхаас өмнө биш хөдөлгөөн дараа нь одоо энэ draw axis дээр энийг тэгээд энэ orientation тэгээд orientation-ын дүүп байнгын rotate хийснийхаа дараа би бол энэ дээр orientation-аад энэ маань одоо хийх юмсуу дараа нь өөр юм орчлоо. Маш бага. Тэгээд энэ маань main loop маань бол create хийх болгонд энэ одоо яг хуучин байсан одоо яг бидний энэ access энэ transformation matrix-ийг маань save-лээд тэнгүүд дараагийн өөр одоо copy гэсэн хөлбөрөөр rotation хийн. Тэнгүүд access-ийг зураад rotation хийгээд одоо тэрнийхээ дараа энэ утгаа дараагийн loop-нд зориулж утгаа баг зэрэг өөрчилнө. Энийг өөрчлөх хэрэггүй байна. Ерөнхийдөө бол энийг ингэсэн зөв юм байна. Үгүй. Яг тэр бид нэр restore хийж байгаа учраас дахиад restore хийгээд буцаад бидний юм болгочихж байгаа. Тэнгүүдээ дахиад баг зэргийн илүү болгоод буцаад restore, баг зэргийн илүү болгоод restore. Тэгэхээр одоо бидний draw axis гэдэг axis маань болохоор fishing хийж бид нарт харагдана гэсэн үг. Animation маягаар харах юм бол нэрийн голын axis маань одоо хөдөлж байна. Бид нэр болохоор энийг болохоор change in basis гэж нэрлэдэг matrix. Тэр талаар би болохоор тоглоомын параметруудад зориулсан vector mathematics хичээлүүдийг энэ дээр би бол matrix математикийн дараа энэ плейлистэн дээр бол заах болно. Одоо болохоор бидний хамгийн гол өсч байгаа зүйл нь болохоор бид нэр болохоор хамгийн гол би харуулахыг хүсэн зүйл rotation гэдэг зүйл.
Гэхдээ нэмэх одоо rotation гэдэг харах юм бол энэ 5 минут orientation минут үргэлж нэмэгдэж байгаа. Гэхдээ нэмэх 5 минут нэмэх одоо rotation хийх мэн coordinate system дээр болохоор одоо цагийн зүүнний эсрэг хэрэгжин хэрэг хасах юм бол одоо нөгөө тийшээ ирнэ гэсэн үг. Би нэг одоо хасах тэнцүү оператор. Би энэ операторыг гэхдээ магадгүй заагаагүй ч магадгүй тийм. Энэ маань одоо яг ингээд бичсэнтэй бол адилхан. Хуучин orientation гэдгээс одоо хэд байсан. Тэрнээс нь 0.1 одоо 0.110 хасаад одоо шинэ утгааны orientation болчихно. Ингэж бичихийгээ би товчлоод хасах нэг би нэг хичээлийг заасангүй санахаар progress би заасан assignment operators гэдэг. Одоо тэгээд бид энэ юугаа хасах болгоо харах юм бол orientation маань хасах тийшээ ирэхдээ дандаа цагийн зүүнний дагуу одоо иргэжин. Бидний өсч байгаа зүйл маань болохоор юу вэ гэхээр shift маань үргэлж одоо y axis руугаа дэшигээ гарч явахыг хүсэж байгаа. Тийм учраас бид нэр одоо base axis одоо би x axis y axis гэх энэ хоёр хэмжээс руугаа яриад байгаа. Энэ хоёр тэгээд би камерын дээр би харахгүй ямар ч би access гэж би камерыг нас жоох ütгсэн шиг байна. Тэгээд цаажаад ягаад ихсэн юм заа. Доош аваад. Одоо би access гэдэг маань бол тийм. Тэгээ x axis нь бол тийм. Энэ бол одоо энэ координатыг хэрэг яг үгүй зааж байгаа. Y axis нь бол дэшээ доошоо яг гэдэг нь зааж байгаа. Тэнгүүд бид нэр болохоор хөдөлгөөн болохоор одоо spaceship маань болохоор үргэлж y axis маань дэшээ харсан одоо хөдөлгөөд зүг үзэж байгаа. Тэгээд y axis-ээр одоо бидний нэмэхэд хөдөлгөөн маань уушаа явна. Тэгвэл бид нэр одоо change одоо y axis бид нар rotation хийх юм бол chip маань одоо ишигээ баруун тиш харсан байдаг гэж боддог. Хүмүүс ишигээ ингэж явна. Уушаа дараад. Тэгэхэд одоо y axis маань болохоор ишигээ харсан. Энэ бодоод энэ s одоо axis гэдэг зүйлийг бид нэр координатаа ерөнхийдөө илүүж байна гэсэн үг. Тэгж одоо тэгэхээр харъя. Хөлгөө эргүүлээд одоо зэ. Тэр одоо бид нэр энэ мэдлэг хэрэггүй бид нар бол зүгээр debugging хийж байсан. Access маань одоо голоороо байгаа. Гэхдээ бид нэр энд юу өөрчлөх гэхээр одоо энэ keyboard-ны баруун тишээ дарсан үед, зүүн тишээ дарсан үед гэдэг энэ хоёр event байгаа. Энэ хоёр event-д одоо бид нэр энэ position гэдэг шууд өөрчилчихсэн бол үүнийг өөрчлөөд бодод энэ зүүн тиш баруун тишээ дарангууд одоо энэ orientation event хасах байна гэсэн үг. Orientation хасах 0.1 болно гэж бодож байна. Зүүн тишээ бол нэмэх. Яг тэр бид нэр сайн харсан нэмэх тоонууд маань цагийн зүүнний зэрэг дагуу үгийг маань эргүүлж ирсэн. Access-ийг маань болохоор orientation байна. Тэгээд бид нэр болохоор энэ chip spaceship гэдэг одоо энэ object-ын дээр болохоор default тууд нь энэ харагдаж байгаа. Шууд энэ object-ын дээр би property болоод бичсэн. Энэ нь болохоор proto inheritance хийдэг. Тэгээд одоо бид нэр энэ orientation гэдэг нь болохоор хөдөлгөөн хаашаа хардсан байгааг зааж байгаа. Энийг бид нэр одоо баруун зүүн тишээ дараад өөрчилдөг болсон. Тэгэхээр бид нэр эхлээд хөдөлгөөн translation хийхээс өмнө бид нэр одоо өмнө нь rotation хийх гэсэн үг. Яг тэгэхээр дараал нь хамааралтай ихтэй бид нэр translate хийгээд rotation хийх юм бол өөр зүйлс болно. Тэгэхээр бид нэр заажсан би гэдэг юм байна. Одоо жишээлбэл энэ бидний хөдөлгөөн байлаа гэж бодоход бид нэр хөдөлгөөн ийшээгээ rotation хийгээд y axis маань одоо энэ зүгт ингээд явцаар гэж. Тэнгүүд бид нэр y axis-ээр position-оор хөдөлгөөн ингэж хөдлөхийг хүсэж байгаа. Хэрвээ бид нэр rotation хийхээс өмнө translate хийх юм бол y axis маань энэ зүгт хөдлөх. Дараа нь rotation хийхэд хөдөлгөөн маань дэшээ яваад одоо ирнэ гэсэн. Одоо энэ жишээлбэл голын цэг нь одоо миний яг энэ эрхээ өрөөний одоо
origin байдаг гэж бодоход хөдөлгөөн маань дээш харсан үед бол дээш явна. Зүүн тишээ одоо далид харсан үед бол зүүн тишээ ингэж явах хэрэгтэй. Тэгэхэд бол бид нар болохоор одоо энэ axis одоо y координатаа ингэж эргүүлээд дараа нь y axis-аараа бид нар энэ position-аа уршааш нь одоо ингэж хийдэг. Тийм учраас бидний дараалал маань хамааралтай. Бид нар translation хийхээс өмнө rotation хийн. Rotate. Disorientation. Тэгэхээр хамгийн эхлээд бид нэр хуучин байсан координат одоо transformation matrix-аар хийж авах background-ында нэг маань browser бид нэр юмс чинь. Тэгээд бид нэр одоо одын axis-аар бид нэр эргүүлээд хөдөлгөөн translate хийчихэд буцаагаад зурсныхаа дараа restore буцаагаад одоо бид нэр хуучин axis минь одоо одын axis минь одоо ингэж нэгэн байлаа гэж бодоход буцаагаад хамгийн сүүлд rotation restore гэдэг маань буцаагаад хуучин оруулж яана гэсэн. Анх одоо байсан үед бид нэр 27 бүрэн дээр одоо анх сave-ж авсан. Дараа нь бид нэр одынхоо axis-аар эргүүлээд хөдөлгөөн translate хийчихэд тэгээд буцаад хамгийн сүүлд одоо хөдөлгөөн зурсныхаа дараа хамгийн сүүлд нь restore гэж буцаагаад axis change оруулж яана гэсэн. It's been indentation. Окей. Ерөнхийдөө бол одоо бидний хөдөлгөөн маань одоо би хөдөлгөөн keyboard-ныхоо зүүн тишээ дарангууд одоо хөдөлгөөн маань одоо голынхоо одоо хөвцөгээ дагаад одоо ирж байгаа. Зүүн тишээ одоо баруун тишээ болонгууд юмнууд ирж байна. Гэхдээ энэний хурдыг нь би бага зэрэг нэмэх хүсэж байгаа учраас одоо энд би хоёр газар ингэж хурдыг нь одоо өөрчлөх хэрэгтэй болж байна. Хэрэг би энэ хурдыг дахиад нэмж асах гэсэн юм бол одоо хоёр газар өөрчлөх гээд байгаа. Энэ нь болохоор программын одоо практик бол ийм ч сайн зүйл бол биш. Тийм учраас би түрүүн бас ямар ч хэрэггүй orientation гэж бариад үсгээ орсон. Үүнийхээ оронд одоо бид нар энд angular speed гэдэг нь хурдыг эргэлдэх одоо хурдыг нь одоо бид нэр энд тавих гэсэн үг. Дараа нь бид нэр одоо хөдөлгөөн эргүүлэхдээ orientation дээр angular speed одоо бид нэр ганцхан газар тоо орчлоод одоо баруун зүүн тишээ хоёр удаа хоёулангийн өөрчлөнө гэсэн. Яг тэр юм маань variable болсон. Одоо онцгой одоо арай түүнийхээс бол хоёр дахин хурдтай. Тэгээд бид нэр одоо аль зүгт харсан байна. Тэр зүг бол одоо онгоцны хөдөлдөг боллоо. Харсан уу? Энэ проблем. Одоо би хөдөлгөөн эргүүлэх гэсэн чи хөдөлгөөн голынхаа одоо юунд яг одоо энэ зүйл баруун тишээ keyboard дээр би дарцсан байгаа. Гэхдээ хөдөлгөөн маань одоо өөрийнх нь origin бол одоо local space гэж нэрлэдэг энийг болохоор энэ болохоор world space одоо энэ огторгүй одоо юу гэдэг бүх гейм тоглоом дотор одоо world space гэж энэ болохоор яг тоглоом одоо газар бүх юм маань их одоо бүх юмнууд эндээс эхлэх хэцэг юм гэсэн үг. Гэхдээ обжектууд одоо тоглоом дотор байгаа обжектууд нь бүгдээр хоорондоо өөр өөрсдийн local space гэж байгаа. Одоо энэ chip-ний local space-нууд би яг chip-ийнхаа одоо хөдөлгөөнийхөө би энэ local space-ийг би болохоор яг энэ хөдөлгөөнийхөө голд одоо access-ийг нь би яг ийм байлгахыг бол хүсэж байгаа. Энэ маань болохоор одоо хөдөлгөөнийх нь origin, энэ болохоор world space. Тэнгүүд одоо хөдөлгөөн маань энд ямар проблем үүссэн бэ гэсэн чи би хөдөлгөөнийхөө одоо keyboard-ныхаа баруун төвчдөрөөр дарангууд эдгээр бүгдийг хараад keyboard-ныхаа одоо би баруун төвчдөрөөр дарангууд хөдөлгөөн маань голынхаа одоо энэнийг юугаар тойрж одоо иргээд байгаа. Одоо голынхаа access энэ маань болохоор хөдөлгөөн маань одоо энэ origin бол одоо ч гэсэн энэ голынхаа 0.0 гэсэн үгтэй байна гэсэн. Тэгэд хөдөлгөөн маань одоо голыгоо тойрж одоо ийм хүү том радиусанд нэг rotation хийж байгаа. Бид нар болохоор юунийг хүсэхгүй байгаа. Хөдөлгөөнийхөө local space одоо өөрийнх нь орон зайд
өөрийнхөө орон зайд энэ доороо эргэж тэгээд харсан зүг рүүгээ хэлэг мань уушаа нисдэг. Тийм болох юу гэж байгаа. Ингээд энэ харангууд одоо голоо тарж одоо анзарч би ухрангууд гол руугаа явж хаашаа дарангууд гол руугаа явсаад хасах зүг рүүгээ явцсан. Одоо цаашаа хасах руугаа орж байгаа би чинь харж байгаа. Одоо би баруун тийш дарангууд нагаас хэвчэнд баруун би баруун тийш тийм. Энэ маань одоо проблем бас энэ проблемыг одоо бид нэр шийдэх хэрэгтэй. Тэгээ үүнийг шийдэхээс өмнө хамгийн гол зүйл нь юу вэ гэхээр бид нэр яагаад ийм проблем үүссэн бэ гэдэг тэрнийг нь ойлгох нь бол илүү чухал. Тэр буцаад код руугаа ороод spaceship нэр яг origin-га одоо бид нэр болохоор Кочин байсан. За зөв нэг ямар юм бэ? Бүлэг маань бол эхлээд фэшн. Одоо энэ бүлэг маань бол одоо өмнө нь энэ spaceship гэдэг одоо энэ object маань дотроо 2 метртэй байсан. Create гэдэг маань шинэ одоо spaceship одоо шинэ бүлэг бид нарт бол object үүсгэж өгнө. Draw гэдэг методыг одоо 2-3 object үүсгэсэн байлаа гэж бодоход гурвуулынхын дунд нь одоо бид нар бол memory дээр одоо бид энэ функшн 3 удаа үүсгэхийг хүсэхгүй байгаа учраас 3 одоо хөлөг үүсгэлээ гэж бодоход 3 удаагийн дунд энэ функшн одоо шийдэх зорилгоор бид нар энэ методыг бол үүсгэж ирсэн. Үүний хаажууд би одоо after гэдэг метод үүсгэх гэж байна. Хөлөг маань өөрөө тийм функшн. Энэ after маань болохоор бас энэ дээр би хэд хэдэн зүйлийг өнөөдөр одоо өөрчлөн. Хөлөг маань одоо саяны программын шийдэхин тулд бид нар тэгээд хөлгөө одоо арай Asteroids гэдэг одоо энэ тоглоом шиг ажилтдаг болохын тулд бид нар хэдэн зүйлийг өнөөдөр апдейт хийх хэрэгтэй болно. Тэр зүйл маань одоо тэр бүх зүйл маань одоо энэ функшн дотор нэртэй болчихсон. Бид нар энэ дотор бүх кодоо холиод бичих хүсдэг байгаа. Энийг функшн дотор 2-3 юм байх юм. Дараа нь нөгөө сарын дараа ч юм уу 2 сарын дараа ч юм уу буцаж орж ирээд энийг апдейт хийх болгонд кодод маань эсвэл өөр параметрууд энэ кодыг унших болгонд амар замбраагүй харагдах болно. Тийм учраас бүх одоо логикуудаа бид нэр тус тусдаа нэртэй функшн хуваагаад тэр маань бид нэр энэ параметр үжилгэхэд илүү хэлбэр болгож өгнө. Апдейт гэдэг метод маань ямар нэгэн аргумент бас аавна. Тэрний энэ дээгтээ жоохон байж байгаа гэж бодож байна. Яагаад тэгэхээр тэр ийшээ ирэх аргумент нь хаанаас ирэх юм бэ гэдэг юм би бол одоохондоо харахаа ярьж амжааг байгаа учраас энэ үлдээч. Апдейт метод энэ маань юу хийх вэ гэхээр миний хүсэж байгаа зүйл маань болохоор одоо энэ апдейт метод маань болохоор юм байна. Бидний хэрэг санаж байгаа main loop маань болохоор 1 секундыг хуваах нь 60 фрейм. Бид нар секундэд 60 удаа энэ кадраа сольж одоо дэлгэцийн кадрыг сольж зурхийг хүсэж байгаа. Тэнгүүд нэг main loop маань болохоор 0.0 16 ийм хүндэнд одоо бид нэр бүх зүйлээ хийж дуусгах ёстой. Бүх зүйлүүд юм болохоор бидний main loop дотор 4 step алгоритм. Эхний дэлгэцээ цэвэрлэн, хоёрт нь апдейт хийх, гуравт нь зураг, дөрөвт нь буцаад тэр x-ийг тоглоомоос гараагүй буцаад одоо эхний хаалхан руу очино. Тэгээд дахиад 2 3 4 гээд буцаад ингээд тойроо батад дараагаас тоглож одоо хийж тоглоомоо үүдэж гарахаас гарах хүртэл одоо энэ хэзээ ч дуусахгүй. Гэхдээ энэ дотор бидний нэг зүйл нь юу гэж байгаа гэхээр бид нэр ийм хугацаанд төссөн. Гэхдээ бид нэр яг ийм хугацаа өнгөрсөн эсхийг бол мэдэхгүй байгаа. Бид нэр нэг фрейм компьютер маань заримдаа background email эсвэл яадын сүлжээгээр өөр бусад параметрууд ачлаад одоо секунд маань өөр параметр дээр ажиглаад завгүй болсон ч юм уу. Зарим тохиолдолд бид нэр энэ цагтаа амжихгүй яг нэг фрейм нь 0.3 ч юм уу ийм одоо секунд болж болно. Эсвэл зарим үед болохоор маш хурдан хугацаанд дууссан бүх ажил маань болохоор 0.5 одоо юу гэдэг нь 5 милис бүр юм бага хугацаанд ч юм уу бүх ажил маань дууссан байж болно. Яг гэхдээ бид нэр хичнээн хугацаа яг өнгөрсөн бэ гэдгийг бол одоо мэдэхгүй байгаа одоохондоо. Тэгэхэд бол бид нэр одоо цагаа
тракинг систем гэж одоо цагийн бүх одоо бид нэр boosting гэсэн цагны програм бол бичих хэрэгтэй болно. Гэхдээ тэгш шаардлагагүй. Ягаад гэхээр тэрнийг маань браузер маань аль хэдийн олон жил юм бол хийчихсэн. Бид нар зориулаад тэрний болохоор энэ request animation frame гэдэг метод. Тэгээд энэхээ одоо юу харуулъя? Data developer networks гэдэг documentation. Яра энэ хацаар би ерөөдөө paint хийхэд зориулагдсан, дахин одоо дэлгэцээр рендерж зурхад зориулагдсан зүйлээ гэж би товчхонд нь ярьсан. Тэгээд би энэ одоо more tools гэдэг rendering, WPS, flash paint, flashing гэдэг одоо тэнгуү дэлгэцээ одоо аль хэсэг нь яг өөрч дахин зурагдаж байна. Тэр хэсэг нь ногооноо харагдаж байгаа. Тэгээд бид нар энэ өөр сайтууд руу ороод бас энийг харж байна. Ямар нэгэн dynamic хөдөлгөөнтэй сайт шиг үү гэж байна. Steam community. Одоо энэний дэлгэцэн дээр бол байнгын нөгөө нэг сайтын бол ирж идэг. Машин тоглоомнуудын юу нэр David Maker биш үү? Яа тоглоомод this community graphics card. Би юу харахгүй гэж харж байгаа байх гэсэн сайт юм. Тэрхүү. Би энэ сайтыг үзсэн. Одоо энэ дээр бид нэр rendering flashpoint. Одоо би keyboard нэр гаргахгүй. Одоо энэ дэлгэцийн тэр гол байгаа слайд маань change хийх үед браузер маань одоо ногооноор сайн харуулсан. Энэ хэсгийг дахиж рендер хийлээ. Бус хэсэг нь юус өөрчлөгдөв учраас дахиж тэднийг рендер хийж удаашруулах, параметр удаашруулах шаардлагууд байхгүй. Яг голын слайд өөрчлөгдөнгүүт энэ голын хэсэг нь хальт ногоон болоод ингэж байгаа. Тэнгүүд бидний тоглоомод энэ маань бол үргэлжийн одоо байнгын рефреш хийж байгаа. Голын хэсэг нь байнгын одоо рендер хийж гэсэн үг. Энэ зүйлийг хараад яа. Тэгээ одоо тэгээд энэ функшн маань яг одоо илүү дэлгэрэнгүй одоо энэ функшнгийнхаа одоо documentation-ыг харъя. Энэ window гэдэг object-ын дотор бол байгаа request animation frame гэдэг. Энэ маань одоо стандартнууд энэ харагдаж байна. Мэдлэг яс ярьсан санагдаж байна. Гэхдээ энд одоо энэ яагаад энэ parameter юу харагдахгүй байх юм? Argument pass. Энэ documentation нэг зүйл дотор байна. Гэхдээ энэ example code-ийн жишээн дээр нь бол байна. Одоо энэ step гэдэг одоо бидний нэг удаа рендер хийх одоо зүйлээ энэ жишээн дээр бол энийг step гэдэг нэртэй бол function болгож ичсэн байна. Тэгээд энэ алхам гэсэн одоо нэг алхам 2 алхам 3 алхам 4 алхам гэдэг рендер хийх болгоно. Энэ step function маань бол код гэдэг. Яагаад тэгэхээр энэ request animation frame гэдэг дээр step гэдэг одоо энэ function-га пасссан байна. Гэхдээ энэ function ажиллахдаа энэ function одоо энэ function дотор цаанаас browser маань энэ function цаанаас дуудаж ажиллаж байгаа. Гэхдээ бид нар лөө нэг одоо argument pass хийсэн. Тэр нь болохоор юу вэ? Time stamp гэдэг argument pass хийсэн байгаа. Энэ time stamp гэдэг одоо бид нар лөө ямар нэгэн ийм argument бол ирнэ гэсэн одоо энэ хамттай нь харагдаж байна. Энд бол documentation дээрээ үүний хэлээр бол бичээгүй байна. Магадгүй энэ дээр нь би нэмж саналаа оруулах хэрэгтэй баг. Та нар time stamp гэдэг зүйлийнхаа documentation бичгийн мартсан байна. Тэр апдейт хийх хэрэгтэй гэж. Яа тэр өөр ажил. Тэнгүүд одоо бид нэр энэ main loop гэдэг дээр time stamp гэдэг програмыг аваад тэрийн төлөө үзье. Энэ маань одоо яг юу юм бэ? Time stamp. Одоо яг тоглоом маань ажиллаж эхэлснээс хойш одоо энэ хичнээн цаг өнгөрсөн бэ гэдгийг одоо харуулж байна. Энэ бол миллисекундээр харуулж байгаа. Гэхдээ аргачлалын цэг гэдэг одоо microsecond одоо явуулсан юм. Цэг гэдэг одоо тэр 3 таараад байгаа анзаарч байгаа бол энэ одоо microsecond. Тэгээ миллисекунд. Тэгээ нийтдээ миллисекунд 1000 миллисекунд бол 1 секунд. Тэр нийт одоо 16 секунд өнгөрсөн. Одоо сая бид 100 пауз гэж авчихсан. 27 28 29 30 32 гэдэг одоо програм ажиллаж эхэлснээс одоо энэ луп маань ажиллаж эхэлснээс хойш одоо хичнээн цаг өнгөрсөн бэ гэдэг одоо энэ
бид нар рүү явуулж байна гэсэн. Тэнгүүд бид нар одоо энийг track хийх тулд last time stamp гэдэг variable үүсгээд энэ маань бол default-оор тэгвэн last time stamp болтонтэй яа. Тийм тэгээд одоо энэ ганц одоо энэ main loop-ний гадна байх variable. Яагаад гэвэл бид нэр энэ function ажиллах болгонд бид нэр шинээр last одоо юу гэж шинээр энэ variable-ыг үүсгэхийг хүсэхгүй байгаа. Энэ variable маань бол одоо энэ function-ийн гадна байгаа учраас энэ тоогоор одоо last одоо хизээ хамгийн сүүлд одоо цаг нь хэд байсан бэ? Өмнөх function дуусаад хэд байсан бэ? Одоо тэрнийг одоо энэ tracking гэсэн tracking бол багах. Бид нар одоо тэгэхээр энэ одоо хамгийн сүүлд бүх юмаа зурж дуусчаад одоо WhatsApp-ийн одоо эхний алхам руугаа өсөрхөөс өмнө last time stamp гэсэн time stamp одоо өмнөх фреймийнхаа бид нэр time stamp-ийг одоо энэ тоглоом ажилласнаас хойш одоо хичнээн болсон юм гэдэг одоо энийг бид нар рендер хийгээд одоо энэ loop маань ажиллаа дуусгал энийг одоо бид нар зэвэрж авч байна. Тэгвэл бид нар энд болохоор дахиад шинэ variable үүсгэж delta time. Delta time and delta гэдэг нь болохоор одоо хоёр зүйлийн хооронд гэсэн үг. Одоо би жишээлбэл энэ дээр дураа. Одоо энэ шиг цаг явж байгаа гэж энийг time гэж t гэдэг variable. Тэс ноодос ихсэн. Одоо тоглоом маань ажиллаж эхлэх бол цаг маань одоо энэ шиг явна гэсэн үг. Тэгээд эхний фрейм дуусаад одоо бид 0.016 яг энэ цагтаа амжилсан бол delta time гэдэг маань энэ цаг дараа нь жоох удаан одоо background-ын copy дэмээс бүгэн завгүй ачаалаад өөр босод параметр ачаалаад ч юм уу ямар нэгэн програмаас олж энэ фреймийг удсан. Тийм байх юм бол энэ time stamp гэсэн үг. Яагаад гэвэл бид нэр last time одоо stamp гэдэг энэ variable маань хамгийн сүүлийн цагаа одоо дандаа ингэж авч байгаа. Тэнгүү дараагийн фрейм хэлэнгүүд энэ маань одоо last time фрейм. Тэгээд энэ одоо тоон жишээлбэл одоо хэд үеийн 3 секунд өнгөрөөд 3 секунд 0 гэсэн одоо ийм цаг өнгөрсөн байлаа гэж бодоход сүүлийнх нь одоо хэд байсан? Энд 3 секунд байсан бол 3.00 байсан бол last гэдэг маань энэ. Тэр бид нэр одоо энэ хамгийн сүүлд энэ цаг хэд байсан? Эннээс одоо хасган энэ сүүлийг хасгууд бид нэр энэ дунд байгаа энэ delta time гэдэг зүйлээ олчихно. Энэ болохоор одоо энэ бол энэ loop дотор энэ бол loop үүсгэх болгонд энэ маань шинээр үүсгэх учраас би болохоор энэ local variable үүсгээд дотор нь одоо энэ function дотор шинээр variable үүсгэж байна. Тэгээд last time stamp хасган биш одооний time stamp энэ time stamp одоо айгүй болсон time stamp гэдэг үгэнд одоо би болж гэж байгаа учраас time stamp гэдэг үгнүүдээ бид нэр ялгах хэрэгтэй. Энийг би current time stamp гэж нэмэлмээр. Current гэдэг нь болохоор яг одоогийн цаг гэсэн үг. Яг одоо энэ function ажиллахад яг өнгөрсөн байна. Одооны хасаа сүүлийнхаа last time stamp хамгийн сүүлд цаг хэд байсан? Түүнийг яасаад delta time. Тэнгүүд одоо энэ маань болохоор зөвхөн өмнөх фреймээс одоо дараагийн фрейм хүрэхэд хооронд хичнээн цаг өнгөрсөн бэ гэдэг маань одоо delta time гэдэг variable. Одоо бид нэр юугаар refresh хийгээд browser refresh хийлаа. Browser маань нэг проблемээс одоо тариу өгөхгүй ятаг гацсан. Гэсэн main.js delta time маань гэнэ. Гэж одоо би энэ бол заагаагүй. Гэдэг маань болохоор бас нэг data type гэж ойлгож болно. Тэгээ гэдэг маань энэ маш эвгүй одоо variable JavaScript хэлний бас нэг сонин зүйл. Тэгэхээр гэдэг нь одоо энэ маань type of гэдэг operator-ыг ярьсан гэж бодож байна. String одоо type of гэдэг variable одоо ярьчих. Str гэдэг нь string гэдэг одоо датаны type-ыг нээж байна. Энэ бол string гэдэг type хэрэг би одоо top хэлсэн бол number хэрэг би true гэдэг одоо boolean value-аас бол энэ bool хэрэг би object хэлсэн бол object энэ бол ямар type юм бэ гэж хэлж байгаа. Хэрэг би type of none гэх юм бол энэ number гэж байгаа.
Тэгээ naan гэдэг нь юу гэсэн үг юм бэ гэхээр өөрөө энэ маань naan гэдэг нь өөрөө бол not a number гэсэн үг. Энэ бол тоо биш гэсэн үг. Энэ бол тоо биш гэсэн special variable. Special одоо онцгой data type гэж ядаж байна. Бид нэр энэ турсан keyboard-уудаа одоо бид нэрэнд харж байгаа. Энэ дотор болохоор JavaScript юу шиг яра одоо энд бол math object-ийн дотор бол энэ юу гэсэн бэ? Math гэх нь хамаагүй. Ямар ч гэсэн JavaScript маань цаанаас global өөрөө юм юутай гэдэг. Энэ одоо avoid гэдэг нь одоо энэ хэрэггүй байх гэсэн үг. Бид энэ variable нэрнүүдийг одоо хэрэглэхгүй байхыг хэрэглэхгүй байх ёстой гэсэн одоо энд бол анхааруулга маягийн юм бичсэн байна. Array гэдэг зүйл бол JavaScript цаанаас global object-ийн дотор байгаа. List гэдэг зүйл байгаа, math гэдэг зүйл байгаа, number, string гэдгээр нь бол цаанаас ирсэн одоо object-ууд. Тэнгүү тэрэн дотор болохоор none гэдэг зүйл бас ирсэн байгаа. None гэдэг нь одоо data type. Гэхдээ энэ маань болохоор not an яг type of гэх юм бол энэ бол number гэж хэлээд байгаа. Гэхдээ not a number гэж. Энэ маань ямар үед үүсэхгүй гэхээр жишээлбэл би 1 2 3 хуваах нь string ч юм уу ямар нэг юм математик үйлдэл хийж болохооргүй буруу болтой оператор үйлдэл хийх үед математик үйлдэл хийх үед хариу нь болохоор none гэдэг хариу гарч ирдэг байгаа. Тэгсэн мөртөө none нь шалахад бас их none logic энэ none гэдэг зүйлийн талаар яг одоо танахгүй нэгтэй би бүгдээ сайх юм бол өөрсдөө танаас судлаад үзэж байгаа JavaScript none Testing problem none гэдэг зүйлтэй холбоотой ер нь айгүй их бас проблемууд үүсдэг. Энэ зүйлээр би одоо яг энэ хичээл дээр ярмаар байна. Тэгээд бидний яриад дотор энэ main JavaScript-ийн 28 дахь мөрөнд энэ delta time гэдэг нь none гэсэн. Яг гэсэн current time stamp-ээс last time stamp-ийг хийж болохгүй энэ математик үйлдэл хийж болохгүй гэсэн одоо санааг хэлсэн байна. Яагаад гэвэл одоо бид нэр энэ судалж ихийн тулд бид нэр break point тавиад parental мөрөн дээр тавь. Тэгсэн чинь current time stamp хамгийн ихний удаа ирэхэд энэ маань undefined гэсэн байна. Яагаад энэ маань undefined болсон бэ гэсэн бид main loop-ийг эхлүүлэхдээ энэ бол main loop-ийг бол би short code гэдэг одоо энэ доор дуудсан. Тэрний маань болохоор энэ request animation frame гэдэг энэ function маань бол дуудах ёстой. Бид нэр үүнийг одоо ингэж өөрчлөлт хамгийн ихний удаа энэ маань болохоор undefined variable яагаад бид нэр ямар ч аргумент паслаагүй. Бид нэр default-оор 0 гэж паслж болно. Гэхдээ би энэ array-г үзчихье. Яг тэр юм арай цаг маань арай зөв тооцоологдох болно. Яа одоо тэгээд таваад байгаа тийш харангууд энэ болохоор хамгийн ихний фрейм бол 40 миллисекунд 40 миллисекунд тэгээд аргалан боторхой доо 490 гэсэн мэт 490 болох микросекунд ийм хугацаа өнгөрсөн байна гэж одоо хариуцлагатай бид нарт бол хугацаагаа өнгөрөх юм. Тэгээд last time маань хамгийн сүүлийнх нь эхлээд бол энэ тийг байгаа. Тэгээд эхлээд delta time маань бол 40 консоль арах юм бол 40 одоо 99 харин бид нэр баруун явсаар байгаа. Хамгийн сүүлд одоо last time stamp гэдэг юм байна бол энд бас яриад бас яагаад гэсэн чинь time stamp гэдэг variable not defined гэж юм. Define гэдэг нь одоо not defined гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр энэ variable байхгүй байна л гэсэн санаа. Ерөнхийдөө энэ variable би олсонгүй л гэсэн энэ variable гэж үүсгэх байна. Тэгээд тэр бид нэр variable-ийн нэг өөрчилсөн. Current time stamp. Current time stamp-ийг хэд байсан түүнийг хуулж аваад эхний тохиолдолд сая 40 миллисекунд байсан. Тэнгүү 40 миллисекундыг хуулж авна. Дараагийн фреймийн цаг маань ирэхэд 80 ч юм уу ирэнгүүт 80-аас хасна 40 тэнгүү delta time дараагийн 40 ч юм уу тэгээд маань л одоо яг хичнээн цаг хугацаа өнгөрсөн бэ гэдэг одоо бид нарт одоо энэ variable маань одоо tracking гэсэн үг хэлнэ. Одоо break point ажиллаад амжилттай болцъя.
консол. Одоо бид нэг фрейм нь бол ерөнхийдөө бол 16-аас 33 миллисекундын хооронд бэлдэж байна. Багада заримдаа бол яг одоо 16 миллисекундын бол дуусна. Яг тэр request тэрнээс хурдан дуусчихсан ба request animation фрейм нь хүлээж байгаа. Тэгээд яг 16 миллисекунд өнгөрөнгүүд нь яг одоо ийм хугацаа өнгөрөнгүүд нь дараагийнхаа мэдтийг бол дууддаг байгаа. Заримдаа бид нар болохоор яг 16 миллисекунд амжсан. Заримдаа бодоод бид нар 33 миллисекунд одоо рендерлж байна. Яг тэр миний background одоо энэ стриминг хийж байгаа баахан браузер маань айгүй олон хабууд нэгсэн чатны бараам их мэдчлэн олон бараам одоо background нь ажиллаж байгаа учраас зарим тохиолдолд бол одоо манай 16 миллисекунд яваад хүрэх байгаа. Тэгээд бас дээр нь debugger tool бид нар энэ доор байгаа. Debugger tool-ийг маань энэ нас console printing гэдэг маань айгүй удаан үлдээ. Энд одоо рендерлж энэ image printing console printing бол бас удаан. Тэнгүүд бид нар энэ main loop дотроо console log хийнэ гэдэг энэ маань ерөнхийдөө бол маш буруу үйлдэл гэсэн үг. Тэгээд бид нар бол яг энэ цагаар одоо ямар ч байсан цагаа бол одоо мэддэг болсон. Үүнийгээ бид нар ашиглаад одоо бид нар чип апдейт хийх хүсэж байгаа. Яг одоо ихээр заримдаа бид нар одоо паран дотоод болж spike гэж ярьдаг. Одоо хүлэмжийн шиг энд байсан гэж бодов. Тэгээд секундэд одоо ийм зайд туулахаар хурдтай одоо хүлэмжээр явж исэн гэж бодов. Тэгтэл одоо энэ 0.5 секунд ч юм уу заримдаа гацчлаа гэж spike гэж нэрлэдэг. 0.5 секунд. Тэнгүүд одоо 0.5 секунд гацхад хүлэмжээр одоо ингээд хөдлөхгүй ингээд байран байж байгаа. Тэнгүүд 1 секунд ийм хурдтай bijсэн бол гинт одоо 0.5 секундын дараа яг хүлэмжээр нь хаана өөрөө калькулейт хийгээд түр газараа ороод ирээсэй гэж би бол одоо хүсэж байгаа. Тэгжиж одоо үжигээр тоглоход одоо онлайн тоглоом ч юм уу одоо Counter Strike тэр маань ямар нэг spike болоо гэж бодоход тоглож маань ямар хурдтай явж байсан ямар үйлдэлж яг тодорхой хугацааны дараа яг зүү газар очих нь бол чухал. Тэгвэл одооний бидний хөлгөө урагшаа явуулж байгаа маань болохоор ямар ч цагаар хамааралгүй нэг фрейм болгонд нэг пиксэлээр урагш нь хойш нь хөлгөө ингэж хөдлөж байгаа. Хааштай би одоо хөлгөө ингэж нэг пиксэлээр фреймэнд тааруулж одоо би энэ хөлгөө хөдлөмөргөө. Тэгээ маш хурдтай компьютер дээр очиад фреймийн тутмын ажлууд яг юм бол энэ маань одоо секундэд супер график карттай компьютерт нь секундэд 400 фрейм рендерлэх юм бол энэ маань жоох урагшаа дарангууд 400 пиксел одоо урагшаа явуулдаг юм шиг. Бүр удаан компьютер дээр очих юм бол удаан компьютерт 20-20-с 30 фрейм рендерлж явах юм бол хөлгөө маань 20-с 30 пиксел явна гэсэн үг. 400 одоо 400 пиксел 400 фрейм рендерлж байгаа компьютер дээр энэ маань software engineer юу гэдэг юм бэ гэж software engineer game engineer яа ерөнхийдөө тавчандаа software engineer computer scientist болоод яг илүү зөв нэр нь бол юу хийдэг тэгээд тэр одоо тэр чи миний чаналыг анх удаа үзэж байгаа subscribe хийгээд миний JavaScript хичээгээд ийм плейлистийг хэрэгтэй. Энэ болохоор энэ параметрыг бүр ихнээс нь заагаад одоо 11 хичээл явуулсан байна. Одоо яг би одоо 12 дахь хичээл би одоо рекорд хийж байна. Тэгээд бид нэр өмнөх 11 хичээл дээр бол одоо ийм хөлөг хийгээд ийм их хуваад одоо энэ хичээл маань яг энэ хэлсэн байгаа. Ярьжсэн юм аач. Йоо. Одоо энэ маань фреймэн дээрээс одоо суурилж одоо энэ хөлөг маань хашаа одоо хөдөлж байгаа. Одоо энэ төв батнэрээ хашаа дарангууд хөлөг маань дэш явж байгаа. Хашаа онгод одоо орж явж байгаа. Гэтэ бид нар энэ фреймэн дээр биш одоо хичнээн цаг хугацаа өнгөрсөн байгаад цагт тааруулж одоо хөдөлж байна. Яагаад тэгэхээр бид нэр цагаагаар мэдэн дээр хүртэл ярахтаа хэдэн метр секунд урдтай гэж ярьдаг машины хурд онгоцны бүх юмны хурдыг бид нар ер нь хурд гэдэг зүйл маань үндсэндээ яг юу юм бэ гэх юм бол
хоёр одоо цаг хугацааны хооронд хичнээн зайг туулсан бэ? Яг одоо жинхэнэ одоо томьёо гэвэл тэр хурдыг одоо гаргаж ирэх томьёо маань болохоор distance гэдэг нь бол зай. Distance-ийг хуваах нь time. Хичнээн цаг хугацаа. Эндээс энэ хоёрын хооронд одоо энэ одоо бүлгэмэн энд биж ягаад энд ирэхэд хичнээн цаг өнгөрсөн. Энэ хоёрын хооронд энэ зай ямар зай байгаа. Энэ зайгаа бид нэр өнгөрсөн цаг хугацаанд хуваангууд энэ бүлгийн маань дундч одоо тогтмол хурднаас гарч ирнэ. Тийм хурдтай маань явж ижээ гэж. Бид нар болохоор одооны хийсэн байгаа үйл маань болохоор цагаар биш фрейминг дээр зориулж хичнээн хурдтай бэлдсэн маань рендер хийгддэг. Түүгээр дамжиж одоо энэ маань хөдөлж байгаа. Тэгэхээр энэ маань болохоор яагаад гоо вэ гэхээр өөр компьютерүүд дээр энэ тоглоом маань өөр ажиллана гэсэн үг. Бид нар болохоор өөр компьютерүүд дээр энэ маань яг л бичлэгэн хурдтай явж байгаасаа гэж хүсэж байгаа учраас бид нэр цагаар хөлгийн хавуудыг тохиолноо гэсэн. Үүний тулд одоо бид нэр дахиад chip гэдэг обжектыг бол авах тийм. Space. Энэ болохоор одоо orientation гэдэг зүйлтэй болсон, өнгөтэй болсон. Үүн дээр нь шилжүүл нь acceleration. Яг одоо яаж шилжүүлэх энэ бол одоо миний параметр ашигладаг одоо арга зарим хүмүүдэд одоо англиар яг зөв бичлэгийг мэдэх болохоор this observation tab нэгэд omnibox гэдэг acceleration гэдэг after completion гараад ирдэг үгүй. Энэ компьютер acceleration энэ болохоор одоо бидний юу ерөнхийдөө бол velocity гэдэг зүйл бас байдаг. Velocity гэдэг маань одоо хурд. Гэхдээ бид нэр speed гэдэг одоо хурд гэдэг маань ганцхан scalar байна. Жишээлбэл 60 км/цаг хурдтай ч юм уу. Энэ зөвхөн scalar гэдэг маань ганцхан ширхэг тоо. Гэхдээ энэ чиглэл гэдэг зүйлийг ерөөсөө заахгүй байгаа. Би чиглэл юм бэ хаашаа. Хэрвээ би одоо чи 60 км хурдтай яв гэдэг юмгууд чи окей. Гэхдээ 60 км хурдтай зүүн зүгт явах уу, эсвэл баруун зүгт явах юм, эсвэл урд зүгт явах юм уу, хойд зүгт явах юм уу? Аль зүгт 60 км/цаг хурдтай явах юм бэ? Тэрнийг нь бол асуух гэсэн үг. Тэнгүүд бид нар болохоор би энэ хэл дээр ирсэн. Вектор математик шийдвэрлэхэд энэ дээр болохоор ирсэн. Сан параметр зориулсан. Вектор гэдэг зүйл маань болохоор одоо шийдвэр дэшигээ би 1 2 3 4 5 1 2 3 4 5 гэх одоо энэ цэг маань одоо x нь 5 вектор гэдэг маань y нь 5 яг математикийн тэмдэглэгэнд нь энэ 300 автоматик бол бичнэ нэг вектор гэдэг маань. Гэхдээ энэ маань давхар хэлэхдээ би юу гэх юм бэ? Одоо чиглэл гэдэг зүйлийг бол зааж байгаа. Энэ маань зөвхөн одоо хурд биш. Тэгэхээр бид нэр физикчд одоо хурд гэдэг зүйлийг ярихдаа velocity гэдэг зүйлээр хэлж ярьдаг. Velocity. Тэр нь гурвалжин юу лээ? Гурвалжин би яг санхаа биш. Үнэхээр дээр нь ийм юм ярьдаг. Яг одоо математик физикийн юм юм. Дээр нь сум зурдаг. Тэгээд сум зурж байгаа. Энэ сум зурж байгаа маань юу гэсэн үг вэ гэхээр энэ v гэдэг нь зүгээр scalar тоо биш. Энэ маань вектор гэж вектор гэдгийг одоо илэрхийлж байгаа гэсэн үг. Тэгэнгүүт бид нар одоо velocity гэдэг зүйлээр одоо физикчд бол яг энэ хурдыг тэмдэглэдэг velocity гэдэг зүйлээр тэмдэглэдэг. Velocity гэдэг нь вектор. Энэ маань болохоор вектор гэдэг нь болохоор бид нар аль чиглэлд ямар хурдтай явж байгаа вэ гэдэг зүйлийг мэдж байна гэсэн. Жишээлбэл velocity үсэлээд бид нар одоо ийшээгээ одоо энэ маань одоо нэг ийм вектор velocity вектор байлаа гэж бодоход энэ чиглэлд одоо энэ зүгт ийм хурдтай явж байгаа гэсэн одоо вектор маань одоо ерөнхийдөө вектор маань хурд чиглэл гэдэг хоёр информашн хоёуланг нь одоо хоёр тоог хадгалж байгаа. Түүнээс 60 км гэдэг энэ зүйл бол ганцхан тоо. Энэ маань ямар ч одоо
чиглэл гэдэг зүйлийг заахгүй байгаа. Гэхдээ бид нэр одоо нэг жоо толгойн дээр маш энгийн бидний чиглэл бол үргэлж y axis-аараа урагшаа яв. Бүлэг маань бол хаашаа гарсан байна. Тэр зүг рүүгээ урагшаа явна. Тэгэхэд бол бид нэр acceleration гэдэг нь ерөнхийдөө ямар хэмжээнд хурдлж байна гэдэг зүйлийг бол физикт одоо acceleration гэж нэрлэдэг. Жишээлбэл би одоо машин явж байгаад энэ чиглэлд одоо машин явж байгаа. Бидний машин тэнгүүд одоо энэ маань бол одоо тодорхой бас хугацаа заана яг хурдыг тооцоолдохтой адилхан. Гэхдээ энэ маань болохоор энэ хоёр хугацааны хооронд одоо машин маань ямар хурдтай байсан бэ гэвэл энэ хугацаанд машин маань 60 км/цаг хурдтай байсан. Энэ хугацаанд очиод машин маань 60 км хурдтай байсан байх юм бол acceleration гэдэг зүйл маань 0. Яагаад 0 гэхээр acceleration гэдэг зүйл маань энэ машин бол тогтмол acceleration гэдэг зүйл нь тэг байх юм бол энэ машин маань тогтмол хурдтай явж байна гэсэн үг. Хэрвээ энд ирэхэд одоо энэ цагт ирэхэд машин маань 80 км-оор жүрчихсэн байх юм бол энэ машин маань хурдлж байна гэсэн үг. Илүү хурдлж эхэлж байна. Одоо энэ хугацаанд гэсэн дараа илүү хурдсан байна. Acceleration маань нэмэх байх юм бол маань хурдлж байгаа. Хэрвээ acceleration гэдэг зүйл маань хасах байх юм бол хурдаа одоо хасж байна гэсэн үг. Хасцаараад тэгэхээр acceleration бүр хасгуудаад хасах зүг рүү одоо машин маань хэрвээ ухарч бас явж болно. Тэгэхээр тохиолдолд одоо таны өмнө машин маань бол нэмэх хурдтай ийш явж исэн. Хэсэг хугацааны дараа машин маань хасах хурдтай ийм явсан байх юм бол энэ бол одоо хурдаас хааруулж хасах чиглэлд явж байгаа acceleration гэсэн үг. Тэгээ acceleration маань тэг байх юм бол бид нэр одоо ямар ч хурдаа нэмэхгүй яг тогтмол хурдтай явж байна гэсэн үг. Тэр одоо бид нэр энэ хөлөг маань одоо физикийн хууль нь одоо захирал физикийн хуулиар хөлөг маань хөдөлдөг болохын тулд бид нарны shape гэдэг обжектын дээр бид нэр дахиад хоёр одоо member data-г бол нэмэх хэрэгтэй болох. Нэг нь болохоор velocity гэдэг маань болохоор хурд. Тэгээ speed гэдэг зүйлээс ялгаатай нь болохоор speed гэдэг бол ерөөсөө ганцхан scalar number 60 гэдэг бол ганцхан тоо. Velocity гэдэг маань болохоор vector. Энэ нь болохоор аль чиглэлд юм бэ? Бидний тохиолдолд бол ерөөсөө ганцхан y энэ x нь үгэж 0 байна. Яг тэр бидний хөлгөө position гэж үздэг байгаа. Зөвхөн хөлөг маань аль чиглэлд харсан байна тэр чиглэл рүүгээ хурд нь бол өрчлөгдөн. Тэгээд энэ хурд маань болохоор одоо секундэд ямар хурдтай явж байгаа юм бэ гэдэг тоогоо одоо acceleration гэдэг зүйлээр бид нэр calculate хийгээд энийг бол гаргаж ирнэ. Секундэд одоо бид нэр ийм хурдтай velocity явж байна. Тэнгүүдэд тэрнийг бид нэр дараа нь delta time-аар үржүүлээд delta time гэдэг маань бол 0-аас багтаа 0 одооны байдлаар бол тэгээ 0-аас 0.1 одоо үгүй хамгийн одоо энгийнээр тайлбарлах юм бол delta time нь одоо 1 байлаа гэж бодоод delta өнгөрсөн хугацаанд 1 секунд өнгөрсөн байлаа гэж бодоод velocity 1 байлаа гэж бодоход бид нэр 1 пиксел урагшлана гэсэн үг. Яагаад вэ гэхээр одоо нэгийг нэгээр үржүүлээд нэг л харна. Хэрвээ бид нэр 0.5 секунд өнгөрсөн байх юм бол одоо velocity маань бол хурд маань одоо нэмэгдээ 0.5-аар өрчлөгдөнө гэсэн үг. Яагаад вэ гэхээр одоо velocity нь 1 секундэд одоо ийм хурдтай явж байгаа. Гэхдээ хугацаа маань 0.5 секунд өнгөрсөн учраас 0.5 секундээр одоо хөдлөгнө гэсэн үг. Тийм учраас бидний одоо create гэдэг обжектын дээр ямар ч байсан acceleration гэдэг зүйл маань бол scalar number байх уу би одоо нэг vector байх уу гэдэг дээр жоохон хэлцээ юм бодох юм. Acceleration гэх энэ маань бол scalar болно. Scalar гэдэг нь энэ ганцхан шиг тоо байна гэсэн үг. Acceleration одоо хөлөг маань одоо ямар ч хөдөлгөөнгүй байгаа учраас энэ маань бол тэг байна. Тэгээд acceleration маань апдейт хийх одоо бид нэр acceleration гэдэг зүйлээр одоо тэгнэ гэсэн үг. Тэгээд одоо энэ update function маань delta time бид нэр хичнээн хугацаа өнгөрсөн бэ гэдгийг мэднэ. Өмнөх фреймээр ирсэн хойш бид нэр хичнээн фрейм өнгөрсөн. Хугацаа өнгөрсөн бэ. Тэгээд түүгээр одоо бид нэр хөлбөрийнхаа дараагийн позишнийг апдейт хийнэ гэсэн үг.
Тэгээд шинэ одоо үүсгэж байгаа object маань болохоор бас энэ дээр position гэдэг одоо энэ вектор тэрний колоны цэг position гэдэг вектор байгаа. Үүнийхээ доор би дахиад нэг вектор үүсгэх гэж байна. Вектор энэ болохоор speed энэ болохоор 0.1 гэдэг одоо вектор velocity одоо бид нар болохоор үргэлж одоо бид нар бол y одоо хөлөг маань үргэлж y axis-аараа дээш гэж бодож байгаа. Өөрийнхөө орон зайгаар бол бид нар бол энэ координатаа бол одоо эргүүлээд тэр баримлыг бол шийдсэн. Яаж аль зүг рүү явуулах вэ гэдэг. Тэр бид нар үргэлж одоо хөлөг маань бол y axis-аараа дээшээ хартсан байгаа. Нэмэх y axis маань болохоор нэмэх y. Тэгээд бид нар одоо урд маань болохоор 0 1 гэдэг маань одоо секундэд 1 пиксел гэсэн үг. Гэхдээ энэ бол хэтэрхий удаан. Би урагшаад харахад гэсэн бид нар энийг өөрсдөө харж байгаад ямар ч байсан нэг хурд бичих бах. Тэгээд тэр хурдаар тэр хурд маань бол одоо энэ гэсэн үг. Тэгээд бид нар хэрвээ урагшаа дарсан хэвээр байх юм бол acceleration маань нэмэгдэн хөлөг маань илүү хурдсан гэсэн үг. Тэгээд урагшаа дарсан хэвээр байх юм бол хурдсан. Тэгээд доош дарангууд одоо хоошоо даран кибордын доошоо тусгаар дарангууд хөлөг маань удаашрнаа. Энэ зүйлийг одоо тэр бол одоо миний бол яг зорилго бол байна. Гэтэ хамгийн ихтэй энэ маань вектор маань velocity маань ихтэй тийг байна. Яагаад гэвэл бид нэр за тийм энэ ахтаа velocity маань тийг байна. Тэгээд үүнийхээ дээр би ясна барай бүтээсэй гэж байна. Энэ болохоор linear velocity speed direction гэж болох юм бас тэгээд аль чиглэлд вэ? Яг би acceleration гэдэг маань эсвэл вектор байх юм болоо. Гэж одоо вектор. Би жоох модотой. Acceleration вектор болгочвол яах вэ? Velocity зайч гэсэн энэ update гэдэг функшнгаа хичээл үзье. Хамгийн эхлээд бид нэр энд update гэдэг нь бид нэр хоёр дахь хийж байгаа зүйл. Гэхдээ бид нэр энэний тавцлуурыг дарсан бол position гэдэг бид нэр шууд одоо өмнө нь вектор бол нэмжсэн. Одоо үүнийг бид нэр өөрчлөөд acceleration accelerate гэдэг метод байх хэрэгтэй байна. Яг гэхээр бид нэр хөлгөндөө максимум хурд гэдэг зүйлийг бас хийх хэрэгтэй. Acceleration маань максимум тэр хүрэн тэгээ тэрнээс илүү цаашаа хурдахгүй гэдэг макс speed байх хэрэгтэй. Тэгэхгүй бид нэр уушаад арсан явах юм маань удахгүй гэдэгснээс гараад алгуулаа яваад гэсэн маш хурдтай болоод. Тэгэхээр бид нэр ямар ч байсан метод бол байна. Accelerate this position бол биш. Accelerate man delta time. За би яах вэ? Апдейт авах уу? Яг одоо бас нэг дизайн гэдэг зүйл нь одоо би Param-ын API дараагийн хөгжүүлэх юм болохоор энэ bind методыг бол ашиглах хэрэгтэй л хамгийн зөв шийдэл нь гэж бодож байна. Гэхдээ бид нэр одоохондоо энэ bind гэдэг методыг бичиж амжааг байгаа юм. Хоосон байгаа учраас үндэ одоо би бол зүрда bind гэдэг методыг биччихлээ. Би accelerate гэдэг методыг биччихээ. Bind гэдэг бичснийхаа дараа ерөнхийдөө бол гал сурын энэ бүх кодууд бүгд байхгүй болно. Бид яг бид нөх хөлгөн дээр bind хийгээд тохиолж юмсуу keyboard-ныхоо contrast-ыг дото гэдэг бид ямар хамгаалалт тогтоо options руугаар keyboard-ыг bind тогтоодод үснээр өөрчилдөг. Түүнд зориулж бид нэр bind гэдэг функшн бол методыг бол хийсэн байгаа. Гэхдээ энэнийг бол одоохондоо implement гэдэг болохоор энэ кодыг нь бичих хэмжээг байгаа учраас
API гэж нэрлэдэг юм application programming interface гэсэн үг. Тэгээд хэтэрхий гэх юм бол одоо яриад байна. Ерөнхийдөө санаа болохоор эдгээр бүгдэрийн гэнэ байхгүй болгоод chip update delta time. Тэр нь бол эцсийн одоо яг эцсийн зорилго бол ийм болох. Ягаад гэвэл энэ маань хамаагүй одоо ойлгомжтой гэж байгаа. Update гэдэг нь ship update, run ship drop. Энэ бол одоо main loop маань бол ийм л хэдхэн зүйлийг бол хийх хэрэгтэй. Тэрнээс нарийн детальтай бол нарийн деталийг бол мэдээд авах шаардлагагүй main function маань бол нарийн деталыгаа бол одоо ship object маань өөрөө биднийхээ нарийн деталыг бол өөрөө эндээ мэдчих бол болно. За яг бид нэр тэгэхээр ямар ч байсан хийх зүйл бол их байна. Тэр одоохондоо болоог байгаа ч гэсэн нэг delta time accelerate үүнийхээ бид нэр accelerate тийм одоо ингэх хэрэгтэй. Одоо би ерөөдөө санаж байна. Angular speed гэдэг одоо бид нэр хөлгийнхөө эргэх урдыг энд тавьсан. Үүнтэй адилхан одоо секундэд одоо нэмэгдэх юу гэдэг acceleration гэдэг ч юм уу нэг тиймэрхүү variable юу байх хэрэгтэй болов гэж бодож байна. Acceleration second. Одоо секундэд нэмэгдэх acceleration гэсэн үг. Энэ секундэд одоо хэдээр хөлгийнхөө ямар шухан байдлаар одоо хөлгөө хурцсахыг хүсэж байна. Уушаа одоо араас нь keyboard-ных одоо жишээлбэл энэ joystick дээр бол одоо би онгоцныхоо уршаа бодохын тулд дээшээ тавчлаараа дарцсан байна гэсэн үг. Дараас нь acceleration маань 1 секунд одоо ингэж дарах үед тэр хурдтай нэмэгдэх вэ? Тэр хурдна гэсэн үг. Секундэд 10 гэдэг үгээр бичсэн би болохоор тэр бахан одоо бид нар энийг өөрсдөө хийж байгаа бодлоо. Энэ нэг яг миний дуртай текст биш болохоор энэ дэр би гараараа шинэ яг консоль яг терминал дээр бол гин ашигладаг өөрийнхөө текст тэрэн дээр бол би хоёр тавцлаар дараад бүгдийг ингээд тэнцүүлдэг. Яг энэ тэнцүүгийн тэмдгээр бүгдийг тэнцүүлчихээ. Ерөнхийдөө бол энэ зуршил гэдэг шиг тийм зүйл. Одоо бид нэр acceleration уршаад орж байгаа үед бид нэр хурдаа нэмэхийг хүсэж байгаа. Тийм учраас энэ acceleration delta time үзүүлээд delta time энэ бас нэг зүйлийг янзлах хэрэгтэй. Би нэг төр зүйлд коммент хийчихье. Бидний түрүүний харсан console log delta time маань юу байна аа? Одоо энэ маань болохоор 33 гэдэг одоо энэ маань бүхэл тоо 33 миллисекундээр тооцогдож байгаа. Тэгээ бид нэг миллисекунд биш одоо секундээр тооцоолоо гэж яагаад бид энэ бүх юм болохоор тооцоолоо бодохдоо 1 секундэд эдгээр дандаа тооцоолсон. Энэ болохоор миллисекунд нь одоо 1000 миллисекунд 1 секунд. Тийм учраас би энэ delta time-аа бод энийг явуулах нь 1000. Одоо ингэ үзэх юм бол энэ маань одоо энийг харах юм бол энэ маань 0.1 гэдэг одоо 1 хүрэхгүй тоолчих юм гэсэн үг. Яагаад тэгэхээр энэ дэр нь 1 секундэд яг одоо миний одоо энэ рекорд хийж байгаа юм дээр 40 фрейм рендерлж байна. Энэ болохоор секундэд одоо 40 удаа зурж байгаа гэсэн үг. Тэгэхэд 1 секундэд одоо яг ямар хугацаанд 1 секундэд болохоор бид нэр 10 пиксел хурдтайгаар одоо acceleration хийхийг хүсэж байгаа. Тийм учраас 10 пиксел гэдэг нь болохоор 10-ыг нэгээр үзүүлсэн үед 10 гарна. Хэрэв 10-ыг 0.1 хэдээр үзүүлэх юм бол 1 секунд хүрээгүй байгаа юм чинь нэг коммент болоод 10-ыг хүчин 0.0.16 шиг юм. Тийм бол энэ маань болохоор 0.16 одоо ийм хурд одоо acceleration нэмээс хөдөлгөөний хурданд яагаад тэгэхээр өнгөрсөн хугацаа ийм хугацаа өнгөрсөн чинь 1 секунд ч өнгөрөөгүй 1 секунд хүрэхгүй ийм богино хугацаа өнгөрсөн учраас энэ болохоор 1 хэсэг хүрхгүй 0 гэсэн бодлоход байгаа чиж байгаа. Хэрвээ бид нэр энэ үржүүлэлтээ одоо энэ 10 гэдгийг хасахтаа бол хасах 10-ыг гэх юм бол энэ болохоор хасах 0.16 гэдэг одоо гарч ирнэ. Тэгээд бид нэр энэ acceleration гэдэг функшн одоо биднийгээ боломжтой болж байна гэж бодож байна.
Энэ болохоор acceleration per second-ийг үүсгэх нь delta 5. Ийм нотыг бол дэмжиж энэ болохоор хичнээн цаг өнгөрсөн хугацаагаа одоо 10-ыг үүсгэх нь өнгөрсөн хугацаанд үүсгэж байгаа гэсэн. Тэрээ одоо 0.1 секунд байх юм бол 10-ыг үүсгэх 0.1-ийн гүд 1 пиксел. Тэгээд 1 пикселээр одоо хөдөлмөр урагшлна гэсэн. Тэгэхээр бид нэр shape гэдэг обжектынд үүсгэж төр зур ашиглах accelerate метод function аннаас бас delta time гэж яа. Биш acceleration энэ acceleration ямар хурдтайгаар accelerate хийх юм бэ гэдэг зүйл аав. Тэгээ энэ дээр би variable shape object нэрээр бүх хүсгийг томоор бичиж юм аа. Accelerate бичиж байна. Миний код хийж чагаад. Excel rating биш accelerate. Энийг би одоохондоо төр зурдаад 10 гэж биччихье. Гэхдээ бүх үсгийн томоор бичиж байгаа нь яаж хийж байгаа юм бэ гэхээр энэ болохоор constant гэдэг би санаа хэлж байгаа. Constant гэдэг нь энэ хийж өөрчлөгдөхгүй гэсэн санааг бол энд илэрхийлж байгаа. Тэгээ ECMAScript 6 одоо JavaScript-ийн 6 дээр бол constant гэдэг variable үүссэн. Энэ болохоор яг энэ variable-ийг үүсгэхтэй адилхан. Тэгээ ялгааны юм бэ гэхээр const ZZ тэнцвэр 1 2 3 дараа нь ZZ тэнцвэр 3 2 1 гэдэг юм наад шиг дээр зааж байгаа. Яагаад гэх юм бол variable үүсгэхдээ энийг constant гэж заасан байна. Тийм учраас үүнийг өөрчлөх боломжгүй гэсэн тиймээр assignment to constant variable гэдэг нь болохоор ерөөдөө тийм санаа хэлж байгаа. Тэгэхээр constant гэсэн байна. Энэ ZZ гэдэг variable өөрчилж болохгүй. Тийм учраас би энэ maximum гэрш энэ зүйлээ өөрөөр бол constant байх гэсэн. Энд биччихье. Тэгээд түрүүмэн дээдлний одоо accelerate хамгийн хязгаар нь 10 гэсэн үг. Тэгээд this acceleration гэдэг нь болохоор 3 шиг одоо shape object үүссэн гэж болно. 3 10 20 ч юм уу эсвэл тэнгууд одоо зөвхөн тэр object-ийн гэсэн үг. Одоо бид нэр энэ function дээр shape гэдэг accelerate дуудаж байгаа. Энэ shape гэдэг object энэ acceleration дээр нэмэх нь acceleration одоо цаанаас пассж байгаа энэ зүйлээ авна. Тэгээд энэ дээр бид нэр clamping гэж нэрлэдэг. Clamp гэдэг бол маркетинг дотор би тэр методыг бас нэмж хийж байна яг одоо. Clamp гэдэг маань юу гэдэг юм бэ гэхээр 3 ширхэг одоо тоо авна. Жишээлбэл одоо миний acceleration гэдэг тоо маань 22 утсан байлаа гэж бодъё. Тэнгүүд би минимум нь одоо 5, максимум нь 10 утсан байх юм бол одоо энэ тоо зөвхөн энэ хоёрын хооронд байна. Хэрвээ энэ тоо нь одоо энэ тооноос 10-аас хэтэрсэн байх юм бол буцаагаад тэр function маань return 10, 5-аас бага тоо байх юм бол return 5. Хэрвээ 5-аас 12 одоо энэ тоо маань жишээлбэл тэгээд энэ маань 7 гэдэг тоо байх юм бол return 7 гэдэг тоог нь хэвээр нь шууд өөр юм буцаагаар чинь яг энэ хоёрын хооронд байгаа. Clamp гэдэг зүйл нь болохоор минимум нь тэр нь максимум нь тэр нь энэ хоёрын хооронд тоог зөвшөөрөн. Хэрвээ эндээс хэтэрсэн байх юм бол максимум нь энэ утгыг авчихна. Хэрвээ эндээс бага байх юм бол тэр утгыг авна гэсэн. Тийм function гэмэхэд бол clamping гэж нэрлэдэг. Тэгээ одоо бид нэр clamping game engine одоо JavaScript mathematics folder үсгийн дотор vector гэдэг object байгаа. Энэ vector гэдэг object-ийг бид нэр үүний хаажид одоо би clamp гэдэг clamp yes дахиад шинэ одоо математикийн шинэ математикийн helper function эсгийг хүсэж байна. Clamp function clamp энэ ихний аргумент нь болохоор number нэг нь тоо. Энэ min-max min-max гэх нь хамгийн бага нь энэ maximum тэр энэ одоо энэ тоо маань ажиллана гэсэн.
Тэгээд энэ болохоор ерөнхийдөө хэдхэн if condition маш амархан number гэдэг нь маань minimum-аас энэс бага байх юм бол return minimum хэрвээ else if гэдэг зүйлийг яас арайхан зааж амжааг байгаа. За нэг хэлчихье. Number гэдэг нь маань хэрвээ одоо энэ бол биш тохиолдолд бол return хийгдэггүй function маань үргэлж ажиллана гэсэн үг. Number маань хэрвээ maximum-аас их байх юм бол return max. Яа тэгэхээр энэ тоо маань хэтэрчжээ бид нэр энэ тоог л зөвшөөрнө гэсэн байгаа. Return max. Хэрвээ тэгээд энэ хоёр тохиолдолд хоёулаа биш болсон тохиолдолд энэ number гэдэг маань бол minimum maximum энэ хоёрын дунд байна гэсэн үг. Тэгэхээр return number гэх тоогийн шууд өөрийг нь буцаана гэсэн. Энэ бол бидний clamp function. Тэгээ index дээр бид нэрэнд mat гэдэг одоо comment аваад тусаарлцсан. Үүнийхээ одоо доор нэмээд lamp гэдэг одоо function гэж чинь энэ бол pure function гэдэг нь юу юм бэ гэх юм бол яханы газар pure function гэдэг нь зарж хэлсэн байгаа да. Энэ redux гэдэг үүнийг би хоёр дахь видеонд pure function гэдэг зүйлийг цаар ярьсан байна. Зөв болсон зурагтай. Pure function гэсэн ерөнхийдөө энэ болохоор өөр ямар нэг юмнаас хамааралгүйгээр энэ function маань ямар ч юмнаас хамааралгүйгээр одоо би даасан function гэдэг санаагаар хэлж үзэж байгаа. Энэ ямар нэгэн гадны зүйлээс хамааралгүйгээр гурван аргумент аваад ажлаа энэ дотор бол өөрөө бүх юм хийчих. Тэгээ одоо shift гэдэг object руугаа ороод this acceleration гэдэг зүйлийг бид нэр апдейт хийсэн. Тэнгүүдээ одоо энэ оронд одоо шууд нэмэхгүй маань this acceleration гэдэг би апдейт хийхдээ гэсэн. Тийм байна. Lamp this acceleration хуучин одоо айс утган дээр нь энэ одоо delta acceleration үрдэн тэмцүү delta гэдэг нь болохоор завсрын хооронд гэсэн санааг би хэлээд байгаа. Одоо энэ одоо шинэ гарч ирсэн тоо маань минимум нь бол тэг байна. Тэрээ бид нэр одоо мөс гэдэг хасаад одоо хурдан хаслаа гэж одоо keyboard-ыг доошо дарах юм бол хасагдчих явсараад хөлөг маань болоод зогсно. Хөлөгөө бид нэр хэзээ ч ухарж явахыг бол хүсэхгүй байгаа. Тийм учраас минимум нь бол тэг. Тэгээ максимум нь болохоор бид нэр энд үүсгэсэн max acceleration. Тэгээд энэ clamp гэдэг function маань return одоо тэг юм уу эсвэл ерөө max-аас сэтэрсэн байх юм бол одоо 10 гэсэн энэ тоог өгнө. Яагаад гэвэл хөлгөө бид нар date нь 10 хүртэл хурдлуулахыг хүсэж байгаа. Түүнээс дөө хурдлуулахыг хүсэхгүй байна. Тэгээд бид нар хөлгөө хэрэг удаашруулах юм бол 0 хүртэл одоо хасна. Тэгээд бид нар хасах тоо болж ухрааж явахыг бол хүсэхгүй байна гэсэн. Тэгээд энэ нь болохоор шинэ одоо acceleration гэдэг утга. Энэ шинэ acceleration гэдэг тоо энэ тооны энэ хоёрын хооронд байх юм бол тэр тоогоо шууд буцаагаад тийшээ өгчин. Хэрвээ энэ шинээр гарч ирсэн тоо маань тэгээс бага байх юм бол тэг max-аас хэтэрсэн байх юм бол max. Одоо бид нэр болохоор accelerate гэдэг function-тай болоод acceleration болж байна. Ерөнхийдөө энэ acceleration гэдэг зүйлийг би юу яах хэрэгтэй байна? Acceleration per second гэдэг зүйлийг би shape object-ын дотор оруулаад бас constant болгочих. Constant компьютерийн шинжилгээ ухаанд болохоор бүх үсгийн томоор бичдэг зүйлийг болохоор бид нэр юу гэж нэрлэдэг. Ямар нэгэн constant object үүсгэхдээ бид нэр ерөнхийдөө бол бүх үсгийг ингэж томоор бичдэг. Эсвэл бас өөр зарим нэг macro ч гэдэг юм уу зүгээр юм байдаг. Macro гэдэг зүйлийг бол JavaScript-ээр байхгүй. Энэ зүйл нь яагаад одоо компьютерийн шинжилгээ ухаанд ийм болоо үүссэн бэ гэдэг бол энэ бол бүр эртнээс холбоотой. Бүр дээр үед C гэдэг одоо параметр 1969 онд гарч ирсэн. C параметр language. C параметрэнд болохоор бүр одоо тэрнээс өмнө бүр одоо энэ constant гэдэг одоо тэрнээс өмнө энэ constant гэдэг одоо энэ variable одоо үүсгэхээс өмнө бид нэр variable үүсгэхдээ одоо бид нар HP тэр үед бол тэрөөгүй байсан ерөнхийдөө. Гэхдээ тэр бүр дээрд одоо variable-уудынхаа нэрийг бүх хэсгээр нь болохоор параметрууд өөрсдөө бүх хэсгийн томоор очиждаг байсан. Тэгээд бид нар одоо параметрууд нь шал ойлгодог тэр юм.
бүгсгийн томоор нь бичсэн байх юм бол энэ бол constant гэсэн үг ээ гэж тэр зүйл маань болохоор уламжлагдаад гэдэг шиг ерөнхийдөө бол бичсэн энэ маань компьютерийн одоо сайн практик бүх компьютер сайентистууд уншаад ойлгоно гэсэн үг. Би өөрөө компьютер сайентист болохоор бас ингэж хичээдэг. Acceleration physics гэдэг зүйлээ болохоор би энэ shape object дотор оруулаад main гэдгээс хасаа ичж байгаа. Ингэснээр бид нарт одоо ямар ашиг үүсгэх яалтчгүй яах вэ? Энд нөгөө нэг дахиад нөгөө bind гэдэг function. Энэ bind гэдэг зүйл ялч яддаг байна. Тийм учраас түр зөөр одоохондоо удахгүй бид нар bind гэдэг бичсний дараа update хийгээд энийг янзлах байх гэж тэр болтол нэг үндэ үлдээе да. Acceleration physics-д одоо энэ түүнд явах одоо acceleration-ыг delta timer-аар үржүүлээд энэ цогцоор үржүүлээд ийм урдаар одоо accelerate ерөөхдөө энэ маань болчихсон. Одоо accelerate хийж байгаа. Which is өмнөх хадаар би бичсэн консолоор хийсэн. Энэ принтер хараа. Дорот шин бизийн аспект declared JavaScript. Яра энийг бид хэлэх матчаа тэр хоёр ширхэг constant бичлэн variable үүсгэсэн байна гэсэн тэрээр уншсан бол syntax error syntax гэдэг нь болохоор өгүүлбэр зүүн алдаа гэсэн үг. Identifier гэдэг нь болохоор variable-ийн нэрийг хэлж байгаа. Тэр нь хаалтан дотор энэ variable-ийн нэр аль хэдийн declare хийгдчихжээ. Declare гэдэг нь аль хэдийн үүсгэсэн байна гэсэн үг. Тэгвэл би энэ shape object дотор кодод нэмээсээ дараад нэгтээ сэвдэг бай. Тэгээ одоо энэ болчих. Одоо би keyboard-ны хаврагшаа дарангууд энэ хүлэмжийг accelerate хийх нь жоохон дарангууд хүлэмж 0.6 accelerate хийгдсэн байна. Ийм хурдтай болсон. Accelerate 2.1 дуус дарах боломж дарж авах боломж миний чинь. Би одоо keyboard-аар дарангууд энэ тусаар 10 гэдэг болгочих чинь. 10 гэдэг зогсоод бид нэг clamp хийсэн. 10-аас илүү бид нэг хурдуулах гэсгүй байгаа. Бидний цаг болчихгүй хаа. Бас. Энэ одоо тоо удахгүй дууслаа. Би энэ хичээлээ тоо удахгүй дуусаад завсарлаа. За. Ерөнхийдөө би бол одоо энэ маш хурдан одоо энэ acceleration гэдэг function нь ерөнхийдөө бол болцсон. Одоо би энд ажиллаж байгаа юм үзүүлж байна. Тэр бид нар хурдан хасангууд энэ хасах гэдэг маань ажиллахгүй байна. Доошо дараад байхад энэ маань 10 гэсэн тоо хിവэрэ гарч ирдэг. Энийг бид нар хурдан хасаад 0 болохыг хүсэж байгаа. Эхэнд бол яах вэ гэхээр бид нар энэ delta time юм уу эсвэл энэ хоёрыг хайлтыг тоовол тавьчих. Гэхдээ delta time-аар би хасах болгомоор байна. Яагаад тэгэхээр хасах цаг өнгөрсөн гэж бол үнийг жоохон тэнэг бодоход хасах одоо хурдан хасна гэдэг зүйл маань яаж бодсон бодоход бол зөв. Тийм учраас энэний өмнө би хасах гэж бодоод одоо би урагшаа дарангууд маш хурдан 10 болно. Одоо 10 болсон. Одоо хасгаа дарангууд би 10 хэд дараад ерөнхийдөө одоо хөлөг acceleration гэдэг метод маань гэдэг дуусчлаа. За үүгээр энэ хичээлээ ингээд дуусгая. Тэгээд дараагийн хичээлээр бид нэр үргэлжлүүлээд update function-га implement хийх. Тэгээд бидний гол одоо зорилго маань болохоор энэ хөлгөө main одоо энэ координатын origin дээр бид нэр болохоор origin-гоос одоо ингэж тавьж эргүүлэхийг биш. Хөлөг маань хаа байна? Хөлийнх нь өөрийнх нь docker space-ээр бид нэр rotation хийх бол хүсэж байгаа. Тэр бүх зүйлийг одоо дараа нь update гэдэг function дээр бид бичих болно. Тэгэхээр тэрний зориулаад acceleration гэдэг зүйлийг бид нэр цагаараас хөтлөхөд зориулаад өнөөдөр энийг бичлээ. Өнөөдөр бас нэмж хийсэн зүйл нь болохоор бид нэр clamp гэдэг математикийнхаа нэг фолдер дотор clamp гэдэг одоо function бол бичсэн. Энэ зүйлийг бид дахин ашиглах боломжтой одоо function болж байгаа гэсэн үг. Дараа өөр ямар нэгэн баримт бичээд clamp гэдэг методоос хэрэгжиж магадгүй. Тэгээд хөлөг маань orientation гэдэг зүйлтэй болсон. Хөлөг маань болохоор хаашаа аль чиглэл рүү харсан байна вэ гэдгийг болохоор shape object маань болохоор orientation гэдэг зүйл байгаа. Тэгээд acceleration, velocity маань одоохондоо 0 байгаа. Үүнийг бид нэр одоо update хийгээд
acceleration бид нар ямар хувьдаар хурдчих. Түүнээс хамаарч энэ velocity чинь тэгээд энэ velocity-роос хамаарч position update хийгдэн. Тэрнийгээ зүйлсийг болохоор бид нэр дараагийн хичээлээр update хийсэн функшнуудыг бичих баг. Тэр хэвчээ баярлалаа.